18-аас 25 насны залуучууд энийг үзэж байгаа бол орой тосоо өмнө анхааралтай сонсож байгаа. Чи яг одоо өөрийнхөө амьдралын хамгийн ирч хүчтэй, хамгийн зөрөгтэй, хамгийн өндөр бүтээмжтэй үе дээр амьдарч байгаа. Яг энэ үедээ чи 2 хоногийн ойргүйч явж чадна, чи өдөрт 15 цаг ажилласан ч чадна. Гэхдээ би юу гэж хэлж байгаа нэхээр тэр чинээгээрээ шоудаа тэгж ажиллаад эрүүл мэндийн үгүй хий гэж юусоо хэлж байгаа юм биш шүү. Харин эсвэргээр яг энэ цаг үедээ өөрийнхөө амьдралын хамгийн шилдэг өөрийнхөө хувилбарыг бүтээгээрэй гэж хэлэх гээд байна. Хамгийн гоё бие хаагаа бүтээ, хамгийн гоё хамт олноо бүтээ, хамгийн гоё хизээж эргэж хараад харамсахааргүй тэр ажил, карьер, орлого бүх юмаа яг наад цаг үедээ бүтээ. Чи одооноос эхэлэх юм бол чи үеийнхнээсээ тасрахч боломжтой. Яг тэр үеийнхэн ч сэрээгүй PC тоглоо, шоудаал, залуу насн дээр байгаа юм чи надад цаг хугацаа байгаа гэж бодож байгаа. Яг зөв. Чамд одоо л төвлөрөх цаг хугацаа байна. Яг энэ цаг хугацаагаа хамгийн өндөр бүтээмжтэйгээр ашиглаж чадахгүй бол тэгэл чи яг л бусадтай адилхан 30 гараал, гинэт ухаарал, хожуу хөдлөөл яма зохицуулах гэсээр л алидийн хожимдсан байгаа. Тэгэхээр яг одооноос үйлдэл авч эхэл. Яг одооноос зорилгоо тодорхойл. Яг одооноос тэрэн дээр локин хий, өөрийгөө түгч, элдв сатаарлуудаа бүгдийг нь холдуул. 18-аас 25-ын хооронд чи амжуулж амжих юм бол бро би ганц л юм хэлээ. Тэр бунтан болох долларын саятан болно гэд энэ зүгээр л стратегтэй холбоотой асуудал. Зүгээр л эрт их хэл.